Манай өнөөдрийн танилцуулга автомашин бол шинэ Toyota Land Cruiser 250 юм аа. 2009 оноос хойш огт бүрэн шинжилгээ хийгдэг байсан Prado 150 маань 2023 онд бүрэн шинжилгээ хийж энэ оноос Prado 250 гэх нэртэйгээр худалдаанд гарлаа. Land Cruiser 1958, Land Cruiser Prado 250, Land Cruiser Prado 250 First Edition гэсэн 3 төрлөөр худалдаанд гарч байна. Land Cruiser 1958 болон First Edition дугуй бөөрөнгийн хэлбэрүүхэй гэрэлтэй. Энэ 1958 онд үйлдвэрлэгдсэн анхны FC25 Land Cruiser завгарын ихтгэлийг нь дөөрэлгэн хийсэн байна. Үндсэн Land Cruiser Prado 250 нь тэгш өнцөгт хэлбэр бүхий гэрэлтэй байхаар хийсэн 60 кузовтай Land Cruiser-ыг санагдуулж хийсэн байна. Хөдөлгүүрийн хувьд бензин 2.4 турбо T24A, бензин 2.7 2TR, дизель 2.8 турбо 1GD гэсэн 3 төрлийн сонголттой байна. Бензин 2.0 турбо T24A хөдөлгүүрийн хувьд 2022 оны Lexus RX 350, RX 500, 22 оны Highlander Kluger, 23 оны Alphard Vellfire зэрэг автомашинуудаар байдаг. Энгийн бензин 2.7 2TR хөдөлгүүрийн хувьд өмнөх загварын ELC Prado 100, 150, 2004 оноос хойш Hilux, Hiace зэрэг автомашинуудаар байдаг. Дизель 2.8 турбо 1GD хөдөлгүүрийн хувьд өмнөх загварын ELC Prado 150, 2023 оноос хойш Land Cruiser 76 зэрэг автомашинуудаар ашиглагддаг. Мөн дизель 2.8 турбо хөдөлгүүрийн хувьд Mild Hybrid гэсэн сонголт 2025 оноос худалдаанд гарнаа. Хурдны хайрцагын хувьд 6 болон 8 шалт гэсэн хоёр төрлийн хурдны хайрцагтай болсон байна. Дахиж V6 хөдөлгүүр болон механик хурдны хайрцаг суулгагдахгүй. 2.7 мотортой Prado 250 загвар дээр зөвхөн 6 шаталт хурдны хайрцаг тавигдах ба Япон болон Зүүн Европын зах зээлд худалдаанд гарнаа. Үндсэн хөдөлгүүр болох 2.8 дизель хөдөлгүүр нь аль улсын зах зээлд гарахаас шалтгаалж 6 болон 8 шаталт гэсэн сонголттой байх болно. Бензин 2.4 турбо хөдөлгүүр нь зөвхөн Зүүн Европ болон ойрхон орнуудын зах зээлд худалдаанд гарна. Энэ хөдөлгүүр дээр 8 шаталт хурдны хайрцагтай гарнаа. Бензин 2.4 турбо хибрид хөдөлгүүр нь зөвхөн Хойд Америк болон Хятадын зах зээлд худалдаанд гарна. Манай улсын зах зээлд дизель 2.8 турбо болон бензин 2.4 турботой худалдаанд гарна гэж албан ёсны дилер мэдгдсэн. Мөн Toyota компани Land Cruiser загваруудын цуврал дундаас хамгийн анхны EPS буюу цахилгаан жолоодлагын системтэй болсон. Мөн тоормсны дискийг нь өмнөх загваруудаас 432 мм хүртэл томруулсан байна. Дахиж KDA систем энэ автомашин дээр ашиглагдахгүй болсон. Өмнөх загваруудын хойд хаалга бүгд хажуу тийш онгоодог байсан бол шинэ Prado-ны хаалга нь цахилгаан өргөжтэй дээш онгоодог болсон байна. Харин хойд шил нь хаалганаасаа тусдаа онгоодог нь хэвээр үлдсэн байна. Мөн 3.5 тонн хүртэлх чиргүүл хэрэг хүчин чадалтай болсон байна. Land Cruiser 300-тай дугуй хоорондын зай хэмжээний ижилхэн харин өмнөх загваруудаас нийт урт нь 100 мм-ээр, дугуй хоорондын зай нь 60 мм-ээр, өргөн нь 95 мм тус бүр урт болсон бөгөөд өндөр нь 20 мм өндөр болсон байна. Ямар опшноос шалтгаалаад 18-аас 20 инчийн хобооттай үндсэн доод рам нь өмнөх загвараас 50% бат бөх болсон ба харин үндсэн кузовын конструкц нь 30% бат бөх болсон байна. Салоны хувьд энгийн 8 инч болон 12.3 инчийн тоочтой голын дэлгэцтэй ба жолоочийн хянах нь бүрэн дижитал болсон байна. Суудлууд нь 5 болон 7 хүний суудалтай. Бүх загвар автомат холын гэрэл, урд машин дагах систем, цагаан зураас мэдрэгч, явган зогчиж болон замын тэмдэг таних систем, сохор бүсийн мэдрэгч, зогсоолын зай мэдрэгчтэй худалдаанд гарнаа. Бүх загварууд нь төвийн болон хойд дифференциал цоожлагч, дөрвөн дугуй хөтлөгчтэй, арын цахилгаан дифференциал цоожлагч нь энгийн болон бартаа цамд явах хүчийг нь сайжруулахын тулд арын дугуйны хүчийг нь 50% болгон хувааж чаддаг болсон байна. Normal, Sport, Eco гэсэн 3 жолоодлогын горимтой Multi-terrain select систем нь 6 төрлийн горимыг сонгон замын нөхцөлөд тааруулан явах боломжтой. Хөдөлгөөний хүчийг болон тоормсыг нь автоматар тохируулснаар дугуйны эргэлтийг нь зохицуулж зүтгүүрийг нь сайжруулахад тусалдаг байна. Мөн Crawl Control 5 горимд моторын хүч болон тоормсыг нь автоматар зохицуулж бартаа замд явахад илүү хялбар болгосон байна. Япон, Хойд Америк, Европ, Австрали, Хятад зэрэг улсуудад боловсрож байгаа үнийн хувьд $55,000 эхэлж байна. Манай улсын хувьд $212 сая төгрөгөөс эхэлж байна.